Улаанбаатарын өдрөмийн стандарт хэрэгтэй болов уу гэж үзэж байгаа. Ямар асуудал тулгарч байгаа юм бэ гэх юм бол одоо гурилын үйлдвэрүүд өөрсдийнхөө үйлдвэрлэлийн стандартыг манай тариаланчтай тулгаж байгаа. Манай тариалагч тэрийг нь хангахын тулд бол тухайн өдрөм дээр нэмэлт хөрөнгө оруулалт тоног төхөөрөмж эднэр хийхгүй бол хангахгүй тийм асуудал үүсэж байгаамаа. За тэгэх юм бол олон улсын жишээ, ялангуяа Канадын жишээ гэх юм бол өдрөмийн стандарт гэж байдаг. Тариаланчдын өдрөм дээр байгаа стандарт байдаг. Тэр таваарын Улаанбаатарын стандарт гэж хэлж болно. Тийм юм нэвтрүүлж өгвөл одоо манай тариаланчид тэрийг нэвтрүүлж өгөх юм аа. Тэгээд өглөө өдрөнд тэрийг илүү нарийн сайхан цэвэрлж аваад өөрийнхөө өдрөм стандартыг хэзээ бүрэн боломжтой гэж үзэж байгаамаа. За тийм болох юм бол өдрөмийн Улаанбаатарын стандартыг нэвтрүүлэх санал дэвшүүлж бодож байна. Тэрэн дээр мэдээж манай Монголын тариаланчдын үндэсний холбоо нь хамтарч ажиллах бэлэн